Амар амгалангийн эрчмийг түгээд суугаа залуу ээжүүдээ. Гэр бүлээ батлан хамгаалж яваа аавуудаа. Үрийн дэнгэр подкастын ээлж дугаар эхэлж байна. За микрофоны ард ташууруулаач. Би байна. За өнөөдөр хэдүүл гордох гэдэг зүйлийн тухай ярих болно. Гэхдээ эртний үлгэр домог биш. Яг өнөөдөр бидний амьдарч байгаа. За Эрдэнэ хотын нэгэн орон сууцсан төрөнсөн бодит туг байсан. Хууч хөрё. За нэгэн залуу гэр бүл анхны үрээ үлгийдэж аваад удаагүй байж гинэ. За нэг орой нөхөр нь найзуудтайгаа хөл бөмбөг үзэхээр гэртээ халуун пицца, бясалган сунсан том пицца, шаржигнсан шарсан дахиад захиалжээ. За гэрээ эзэхтэй тэгтэл няраага хөхүүлээд унтуулахаар унтлахын өрөөндөө байлаа. Гэтэл тийм үү, зочны өрөөнөөс өнөөх халуун пиццаны өнөр шарсан дахианы амтлагчийн сэнгэнсэн өнөр хаалганы завсраар сэнгэнээд л ороод ирж. Тийм үү. Залуу ээжийн шүлсэн дэм хасгараад ямар гоё өнөртж байна. Ганцхан хацдаг юм билүү гэсэн маш хүчтэй хүсэл төрж гин л дээ. Гэхдээ тэрээр за би чинь хөхүүлгүй шүү дээ. Ийм төргөн хоол идэж хүүхдийн гизийг өвдгөөд яах вэ гээд өөрийгөө харж шүлсээ залгаад нөхрөөсөө ч гуйлгүй тэр чихтэй хүслээ тас дарчихж гэж байгаа байхгүй. Гэтэл тэр оройноос нь эхлээд өнөө 50 унтдаг байсан хүүхэд нь гинтхэн чарлаад уйлаад гидсэн мушиграад шүнжэнгөө ногооноор бааж эхэлсэн гэж. За ээж нь тийм үү аргаа бараад хөхөө тийм үү хичнээн өгөөдж хүүхэд нь тайвширсан. Сүүгээ гулгаж гаргаал уйлаад байж. Я маргааш өглөө нь ээж нь тийм учрыг нь олж гайхаж ядаж суухта ширээн дээр үлдсэн өнөө хөрсөн пиццаны захнаас нь бас шарсан дахианы өрөөсөн гуйнаас нь бяцхан хэртэг тастаж аваад амдаа хийгээд идсэн гэж байгаа. Түүнийг зажилж амтлах яг тэр мөчд дотор нь тэгэлж байсан нэг том зангила тайлагдах шиг болж гүнзгий их чинь санаа алдаад. Хамгийн гайхалтай нь юу гэж ээжигээ ингэж тайвшрах яг тэрхэн хоронд шүнжэнгөө уйлж тарчилсан нөгөө бяцхан хөвгөд мөн адил гүнзгий санаа алдаад ээжийнхээ ингэрт нам унтсан гэдэг. За сонсогчдоо хөхүүл ээж хүтэн пицца шарсан дахиа идээд хүүхдийн гидсний өвчнийг эдгийч эхлэе гэж юу. Энд чинь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүгээр л тохиолдол юм биш үү гэж боддог гэж байгаа байхгүй юу. Европод бол энийг бол монголчууд дийлэнх нь мэддэг. Гэхдээ үүний цаана ямар утга шалтгаан яваад байд юм бэ? Яг энэ үзэгдлийг өнөөдөр Америк, Европын сая долларын төсөвтэй лабораторид суугаа гадаадын эрдэмтэд тийм үү микроскопоор харчаад үнэхээр гайхаад шоконд орж шин. Тэд нар болохоор үүнийг тэгээд байгаа байхгүй. Хүний сэтгэл зүй, мэдрэл, дархлааны шууд хамаарал гэж нэрлээд асар зузаан эрдэм шинжилгээний бүтээлүүд гаргаад эхэллээ. За Америкийн нэгдсэн улсын юу ч хэлээд Хертмат билүү тийм хүрээлэнгийн судалгаагаар их үр хоёрын зүрхний цахилгаан сорон зоорон буюу за биднийхээр бол аура эрчим нь хоорондоо тийм үү яг л Wi-Fi шиг шууд холбогдсон байдгийг баталсан. Ээж хүн өнөөх пиццаг маш их хүсээд түүнийгээ дотроо хорж гордох төдийдл тархиндах допамин буюу нэг аз жаргалын даавар нь огцон унаад оронд нь кортизол гэдэг стрессийн хүчил тийм маш бага микросекундын дотор ялгарч эхэлдэг гэж. За тэр стрессийн хортой хүчил хэдхэн хормын дотор ээжийн сүүнд нь орж, ихийнхэн сүүнд орж, сүүний бүтцийг тэр чигт нь хэвддэг гэж. За ингээд өнөө цэвэр ариун аршаан байсан ихийн сүү хормын дотор л хүүхдийн ходоодыг хямраадаг шингэцгүй хүн шингэн болж хувирч. За үүнийг уусан хүүхэд ногооноор бааж ээжигээ хямарсан аавраг тийм үү Wi-Fi-аар мэдэрч байгаа юм шиг шүнжэнгөө уйлдаг байна. За гадаадын судлаачдын үүнийг нээчгээд судлаачдын нэг нээчгээд тэгвэл энэ стрессцэн хортой сүг яаж буцааж хэвэн болох юм бэ? Ямар үнэтэй юм тайраа уулах вэ гэж толгоогоо гашлагаж шин.
Гэтэл тийм үү? Бидний өвгдөөс хэдэн мянган жилийн өмнө ямар ч микроскопгүйгээр энэ биологийн процессыг нэгт харчихсан байсан. Тэд тийм үү? Химийн имтаараа эргэлэхгүйгээр өнөө гордсон зүйлээс нь ганцхан чимхийг аманд нь хийгээд л ээжийн тархийг хакертж чадаад шин. Ээж нь тийм үү? Өнөө пиццаг амтлах үед тархинд нь нөгөө аз жаргалын даавар нь окситоцин нь маш их хэмжээгээр тесэрч гарч ирээд сүүнд орсон нөгөө кортизолын хүчлийг хэдхэн секундын дотор сар мөжүүлээд устгахчдаг. За ингээд л эхийн сүв буцаад аршаан болчих. Юу хэлэх гээд байна гэхээр энэ барууны эрдэмтэд бидний зүгээр л мухар сасагтан гэж боддог байсан бол за өнөөдөр монголчуудын гордохыг тайлах зан үйл нь хүний далд ухамсар энэ нейробиологийг төгс таньж мэдсэн хамгийн дээдийн дээд шинжлэх ухаан байжээ гэдгийг одоо хүлээн зөвшөөрөөд биширч хэлсэн байна. Тиймээс аавда гэртээ амттай хоол пицца захиалсан бол хүүхдээ хөхүүлж байгаа их нартаа хамгийн дөрөнд амсуулж байгаарай. Их хүний сэтгэлийг цадгалан элбэг хангалан байлгах нь бяцхан үрээ өвчнөөс хамгаалах хамгийн том дархлаа юм шүү. За тэгээ манайхаа энэ гордох гэдэг зүйл бараг одоо мэдгүй хүн байхгүй л үү тий. Имээ өвөө ээж аваасаа бүгд л сонсож өссөн байлгүй. За үүний цаана ийм одоо гайхалтай үйл явц болоод идэм байна. За ингээд дуусгая да. Баярлалаа.